Би яагаад энд байгаа юм бэ? Яагаад энэ замбраагүй энэ аимшигтай дэлхий дээр би байгаа юм бэ гэдэг асуулт байна. The statistic for abuse of women is 1 in 3. За, статистикийн судалгаанаас үзэхэд хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдийн тоо маань 3 хүн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гаржээ. But in Mongolia, we don't have any national statistics. За харин Монгол улсад яг үндэсний хэмжээнд энэхүү хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүдийн тоо хувь гарсан судалгаа одоогоор байхгүй байна. And I'm sure in this country, the statistics are even higher because of the amount of alcohol that is Тэгэхээр consumed. миний бодож байгаагаар Монгол оронд эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөх явдал бол өндөр байдаг байх. Яагад гэвэл Монгол орны Монгол улсад маань архитектийн хэмжээ маш их өндөр байдаг гэсэн судалгаа гарсан байдаг учраас хүчирхийлэлд өртөгчдийн тоо олон байдаг баха. About 2 years ago, we carried out an informal survey at a camp meeting where there were a lot of women gathered. За 2 жилийн өмнө бид нэг эмэгтэйчүүдийн цуглаан уулзалтын үеэр тэнд нэг албан бос судалгаа явуулсан юм аа. And the statistic we got was 1 out of every 2 women in Mongolia have suffered some kind of abuse. За ингээд тэр албан бос судалгааны үр дүнд Монголд байдаг 2 эмэгтэй хүн тусбарын нэг нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртдөг гэсэн. Very sad. Тэгээ энэ үнэхээр харамсалтай дүн хариу байгааз. This evening, I'd like to share a story about this woman. За энэ өөрөө би та бүхэнд энэ эмэгтэйн тухай түүхийг хуваалцахаар бэлдсэн юм аа. What's her name again? Сайн бэлэг. Sam Bilik. Сайн бэлэг гэдэг ихч байгаа. Let's call her Sana for short. За Сайна гэд нэрлэжээ. Sana is a doctor. За Сайна маань хүний их эмч хүн байгаа. She graduated from the Mongolian Medical University. Анагаах ухааны их сургуулийг төгссөн хүний их эмч мэргэжилтэй хүн байгаамаа. Her husband was with the military and he had a good job. За нөхөр нь цэргийн алд таашдаг. Нэлээд сайн ажил хийдэг хүн байсан. The couple had 2 daughters. 2 охинтой. For the first 8 years, Sam Bilik worked as a doctor and the family was very happy. За түүний амьдралын одоо гэр бүл болсон эхний 8 жил бол их аз жаргалтай, сайхан одоо их л тийм ивэл дүрэн сайхан амьдралаар амьдарч байсан. And as she became more and more successful in her medical profession, her husband got jealous. Ингээд Сайна маань өөрийнхөө ажил мэргэжилтэд улам илүү шамдаж, илүү их одоо амжилттай ажиллахын хэрээр нөхөр нь тэр Сайнагийн ажил үүсэд одоо төдийлөн тааламжтай бус атаархангүй хандаж эхэлсэн. He started abusing her. Ингээд эхнэрээ ямар нэгэн байдлаар одоо хүчирхийлж эхэлсэн. He took her head and banged it against the wall all the time. Толгойг нь одоо үснээс нь зуураад толгойг нь хан руу ингээд цогтөг байсан. She had all kinds of bruises on her body. Тэгээ өөрийнхөө биеинд энэ тэндгүү тийм далд газраа тийм хүүхнийц болсон шарх сорилттой. And she decided that if she was going to live, she will have to leave her husband. За ингээд цаашдаа би амтл явахыг хүсэж байгаа бол ер нь нөхрөөсөө салах хэрэгтэй байна гэсэн бодлоо. So she took her 2 daughters and they ran away. 2 охиноо аваад зүхтаасан нөхрөөс. Then she sued for divorce. Ингээд шүүхт сал хүсэлтэд өгсөн. Then she found a job and things began to improve. So she purchased her own apartment. За ингээд нөхрөөсөө салснаас хойш бас өөрийнх нь ажил мэргэжилтэй одоо нэлээд сайн хийж байсны улмаас ажилд сайн, амьдрал нь сайжирч бас өөртөө орон сууц судалж авсан. Then one day while talking to the medical director, she suddenly just collapsed in front of him. Ингээд нэг өдөр өөрийнх нь тэр эрүүл мэндийн төвийн эрхлэгч нь дуудаж уулзах тэр мөчөд яг тэр өрөөнд ороод дараагийнхаа өрөөнд ороод гинтхэн ухаан алдаж болсон. Medical tests revealed that she needed brain surgery. Ингээд эмнэлгийн дүгнэлтээр тархины хагалгаа хийх шаардлагатай болсон байсан. There were many blood clots in her brain that had to be removed. Тэгээд толгоонд нь тархинд нь маш олон тийм одоо гүн гэмтлүүд бас байсан гэдэг нь яг энэ оншоор энэ одоо шинжилгээгээр гарчээ. And all this was because of the beatings she had received from her husband. Яагаад гинтхэн энэ эмэгтэй маань тархиндаа юм их гэмтэл аваад ухаан алхахад хүрвэ гэвэл нэлээд эртнээс нөхөртөө додуулж байсан учраас тэр гэмтлийн улмаас үүссэн. Sadly, instead of helping her, she became paralyzed and she couldn't even speak. Ингээд яванда сайна ихч маань цус харуулт өгөөд ингээд би нь ерөнхийдөө саачсан. Can you imagine Sana lying there wondering
Why am I here hurting like mad? Ингээд та бүхэн төсөөлөд үзтээ сайн агч орон дээр хөвтөөд бүх бие нь өвчтөө. Яагаад би энд байгаа юм бэ гэд бодоод хэвтэж байсан гэд. Why is the world in such a mess? Яагаад энэ дэлхийд ийм аимшигтай муухай зүйл тохиолддог юм бэ гэд бодож байсан баха. You see, in the very beginning, God had created a perfect world Бурхан энэ дэлхийн ертөнцийг анхлан төгс төгөлдөр сайхнаар бүтээсэн байсан. with a man and a woman, but He gave both of them the power of choice. Эрэгтэй ба эмэгтэй хүний бүтээгээд бүтээсэн хүмүүстэй чөлөөтэй сонгох эрхийг Бурхан өгсөн байсан юм аа. They could choose to obey God or disobey Him. Ингээд хүн Бурханыг хүндэтгэх үү, үл хүндэтгэх үү гэсэн сонголтын хүн бүхэнд байдаг болсон. And the law that was set in place was if they obeyed, they would live forever. If they disobeyed, they would have to die. Ингээд Бурханыг хүндэтгэж хүндэтгэлтэй хандах юм бол мөнхөд Бурхантай хамт байна. Эс хүндэтгэхээс үхдэг болох байсан юм аа. One day, the devil called Satan came and tempted Eve, and together with Adam, both of them disobeyed. Нэг өдөр муурын сүнс сатан хүний амьдарч байсан тэрхүү цэцэрлэгт бууж ирээд Эваг уруу татчих хэлсэн. And as a result, sin entered the world, Ингээд энэ хүү уруу таталтын үр дүнд энэ дэлхий дээр гим нүгэл нүүрлсэн юм. and Satan has been making trouble ever since. Тэр цаг мөчөөс эхлэн муурын сүнс хүн төрлөختөнд хор холбогдол учруулсаар ирлээ. But God, in His love, had already devised a plan B. Харин хайр инрэл дүүрэн бурхан маань хүн төрлөختөнд зориулсан гайхалтай сайхан авралын төлөвлөгөөг аль хэдийнэ бэлдсэн байсан юм. He knew there was a possibility that something would go wrong. Ямар нэгэн зүйл буруу болох тохиолдолд авах арга хэмжээг бурхан хэдийнэ төлөвлөсөн байсан. And God's plan B was to send His Son to die so that man could live again. Ингээд бурханы гайхалтай тэрхүү төлөвлөгөө маань гим нүгэл хийсэн хүн төрлөختнийг аврахаар өөрийнхөө цорын ганц хүүгээ илгээх шийдвэр байсан юм аа. One of my favorite texts in the Bible says it all. За Библийн номонд байдаг миний нэгэн дуртай Okay, would you ишлэл юм. read it together with NK? За бүгдээрээ хамтдаа уншицгаая. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хинч мөхгүй харин мөнх амьтаа болох юм аа. Yes, we can have life. Бид мөнхийн амьтаа болж болно. Let's come back to Sana's story. За ингээд сайн ягчийнхаа төв рүү эргээд орцгоё. You know, in her condition, she was forced to sell her apartment and send her daughters to live with relatives. Ингээд эмнэлгийн эмчилгээгээ цаашид үргэлжлүүлэхийн тулд сайн ягч маань өөрийнхөө орон сууцаа зархахад хүрсэн. Тэгээ өөрийнхөө хоёр охиныг хамаатнуудынхаараа амьдруулж байсан юм аа. And she moved to Darkhan Ингээд дарханд нүүж ирээд to stay with her brother. дарханд ирээд өөрийнхөө ахындаа амьдрсан. One day, while she was watching television, Нэг өдөр зурагт үзээд сууж байсан чинь she saw an advertisement for the meetings like the one you are attending now. яг өнөөдөр орой та бүхний хурж ирж цугларч байгаа энэхүү баярын мэдээтэй адилхан сургалт семинар болох гэж байгаа гэсэн зар мэдээг телевизээр харжээ. She went to the meetings, she met many wonderful friends, and she accepted Jesus and was baptized. Тэрхүү зар мэдээг үзсэн сайн агч маань тэр цуглаанд хүрэлцэж очиод тэр цуглаанд очиж тэнд маш олон гайхамшигтай сайхан хүмүүстэй танилцаж She said, after she was baptized, she said, life took on a new meaning for me. Ингээд усан баталгаа хийлгэснийхаа дараа сайн агч маань миний хувьд амьдрал маш их тийм утга төгөлдөр болж эхэлсэн гэж хэлж байсан. She came to Ulaanbaatar and Ulaanbaatar came to a хотод ирээд training center where she received help so that she could get better, and she learned computer, baking, sewing, and healthful living. Ингээд Улаанбаатар хотод ирж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мэрэгжил эзэмшүүлэх сургалтанд хамрагдаад тэнд компьютер сурж бас ойр зүрийн зүйлийг сурсан юм аа. She said, you know, I know that I can do something for people like me. Над шиг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж би өөрөө хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн тийм хүмүүст зориулсан ямар нэгэн юмыг хийж чаднаа гэж өөртөө итгэж байсан. And when she returned, she went back to Selenge. Is that how you say it? Selenge? Seleng? Selling? Okay. She went to this town, and she went to look for a friend
who owned a hospital. За ингээд сайн эгч маань энэхүү Улаанбаатар хотод сургалт хөгжлийн мэргэжлийн хүмүүсийн сургалтанд хамрагдчихад хөтөлд буцаж очиод одоо тэнцэнэ хөгжлийн мэргэжилтэй хүмүүс зориулсан ямар нэгэн тийм сургалт одоо явуулах боломж байгаа эсхийг судалж эхэлсэн. And together with the help of this hospital director and many good friends, Ингээд хуучин ажиллаж байсан ажлын газар бусад найз эмч нарынхаа тусламжтайгаар she started a center for the disabled. хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс туслах төвийг байгуулсан юм аа. And in January 2007, they had their opening ceremony. 2007 оны 1-р сарын 7-нд энэхүү хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс туслах төвөө албан ёсоор нээж ажилласан. She said, I believe if you submit all to God, He will provide abundantly, so long as we believe in His might and power. За ингээд хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн Бурхан миний амьдралд гэрэл гэгээ өгсөн учраас би өөрийнхөө чадах бүхнээрээ Бурханд үйлчилж бас өөртөөгөө адилхан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ч гэсэн амьдралд нь гэрэл гэгээ өгөх боломжтой юм аа гэж шийдсэн. So even though Satan tried to destroy Sana, God Хэдийгээр rescued her. Муурын сүнс сатан сайнаа эгчийг сүтгэхийг оролдсон ч гэсэн Бурханы агуу авралын төлгөө тэнд байсан учраас сайнаа эгчид амьдралд итгэх илүү их тийм гайхамшигтай итгэл дүүрсэн юм аа. God gave her a vision and a passion to help others like herself. Тэгэхээр яг л энгийн нэгэн эмэгтэй сайнаад амьдралд итгэх итгэл цаашдаа улам илүү их зүйлийг хийж бүтээх энэхүү хүсэл сэтгэлийг Бурхан бас өгч чаддаг юм аа. She discovered the reason why she was on earth. Ингээд сайнаа эгч маань яагаад би энэ дэлхий дээр байгаа юм бэ гэдэг асуултынхаа хариуг жинхэнэ мөн чанарыг утгыг нь ойлгож мэдсэн. She discovered that God had a plan for her. Бурхан өөрт нь зориулсан төлөвлөгөө Бурханд байдаг юм байна гэдэгт итгэж эхэлсэн юм аа. You know, in Jeremiah chapter 29, verse 11, Иремая номын 29-ийн 11 дугаар ишлэлдэр God gives us His promise. Бурхан бидэнд нэгэн гайхамшигтай амлалтыг өгсөн байна. Would you all read it together? За бүгдээрээ бас энэ амлалтыг хамтдаа уншицгаая. Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь та нар ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гайхамшигын бус сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм аа. Yes. Why are you here? Тэгэхээр та яагаад энд байгаа юм бэ? Because God has a plan for you. Яагаад гэвэл Бурханд танд зориулсан төлөвлөгөө байгаа учраас юм аа. And His plan is to give you a hope and a future. Тэгэхээр танд зориулсан Бурханы тэр төлөвлөгөө таны амьдралд итгэл найдварыг дагуулах төлөвлөгөө юм аа. If you choose to follow God, Хэрвээ та Бурханыг дагахаар шийдвэр гаргавал you can have an abundant life here. таны амьдрал улам илүү их бэлхэн дүүрэн байх болно. One day, this old world will come to an end. Нэг л өдөр энэ хуучин дэлхийн ертөнц энэ газар дэлхий үгүй болно. And God will create a new heaven and a new earth for us. Бурхан бидэнд зориулан цоо шин төгс дэлхийн ертөнцийг бүтээх болно. Why am I here? Яагаад би энд байгаа юм бэ? Яагаад би энэ дэлхий дээр байгаа юм бэ? God has a plan for my life. Миний амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөө гэж байгаа юм аа. And we can begin to live that life right here and right now. Яг одоо, яг энэ мөчөөс эхлэн, яг энэ байгаа газартаа бид тэрхүү Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөөний төлөө амьдрах боломжтой юм аа. So the first question again, За эхний маань асуулт ямар асуулт байлаа? who am I? Би хэм бэ? Second question, За хоёр дахь асуулт маань why am I here? яагаад би энд байгаа юм бэ? And I hope you've got your answer. Тэгэхээр та бүхэн энэхүү асуултуудын хариултыг ямар нэгэн байдлаар ойлгосон гэдэгт найдаж байна. Thank you. За баярлалаа.